Байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо би хөтлөгч хангаа байна. За энэ удаагийн цуврал подкастын дараагийн сэдв маань бас дараагийн зочин маань та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Ингээд хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөр санаачлан зохион байгуулж байгаа хүндэт суурилсан харилцаа хэмээх подкастын маань энэ удаагийн дугаарт сэтгэл зүйч Дүлгэн оролцож байна. Сайн байна уу та? Энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу та? За тэгээд өнөөдрийн таны ярих сэдв болгоос хамгийн сайхан харилцаатай гэр бүлийг хэрхэн тодорхойлох вэ гэдэг талаар ер нь тийм ээ. Тийм, гэр бүлийн эерэг харилцаа. Тэгэхээр ер нь гэр бүл гэж хүмүүсийг бол мэдж байгаа. Гэр бүлийн харилцааг мэдж байгаа. Эерэг харилцаа гэж бас өөр байна уу? За ер нь яг ямар харилцаатай гэр бүлийг эерэг гэж тодорхойлох юм бэ гэдэг л асуулт гэсэн үг шүү дээ, тийм ээ. Маш товчоор хариулъя гэвэл тухайн гэр бүлд амьдарч байгаа хүмүүс, гэр бүлийн гишүүд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхдээ мэдрэмжээ хуваалцахдаа нэгнээсээ айдаггүй байдлыг гэр бүлийн ерөнхийдөө эерэг харилцаатай гэж тодорхойлж болно. За илүү наривчлаад гэр бүлийн эерэг харилцаанд 5 үндсэн гол шинж байгаа гэж үздэг. Хамгийн ихнийх нь итгэлцэл, хүндлэл, гэр бүлийн гишүүд хоорондоо маш нээлттэйгээр харилцдаг байдал, дэмжлэг, хамтын хариуцлага бас энэ тэнцвэр хуваалцдаг гэсэн үг. Тэгэхээр энэ 5 шинжийг тодорхой хэмжээнд агуулсан гэр бүл бол ямарваа нэгэн маргаан асуудал гарахад түүнийг нэгэндээ гэмтэл учруулахгүйгээр, нэгэндээ айдас төрүүлэхгүйгээр шийдвэрлэж чаддаг гэр бүл гэж ойлгож байна. За эхнийх нь бол итгэлцэл. Гэр бүлийн гишүүд нэгэндээ итгэдэг байх. Итгэдэг байдал гэдэг чинь өөрөө тодорхой хэмжээний амлалт явж байна гэсэн үг шүү дээ. Би ингэн, би ингэхгүй, би тэгнэ, би тэгэхгүй гэдэг тэр амлалтуудын биелэлтийг шалгана гэсэн үг. Өөрөөр нэгэндээ итгээд итгэж байгаа тохиолдолд тэр хүний хувийн орон зайлгүй халдахгүй. Жишээ нь итгэлцэл байгаа тохиолдолд утсыг нь аваад чатыг нь шалгаад авах нь юу л бол. Итгэлцэл байгаа тохиолдолд хардаад, зовоогоод нэгэндээ байнга сэтгэл санааны дарамт үүсгээд авах нь бас юу л бол тийм. Тэгэхээр энэ өөрөө итгэлцэл гэдэг шинж маань өөр байхгүй учраас тэр гэр бүл хардталтын асуудлууд, нэгнийхээ хувийн орон зайд халддаг байдлууд, үг хэлээд магадгүй нөгөө нь өмнө нь амлалт өгчихсөн. Гэхдээ амлалтаа биелүүлээгүй учраас нөгөө нь чи угаас амлалтаа биелүүлэхгүй учраас би яаж идэг юм бэ ч юм уу. Ийм байдлууд тэр итгэл алдсан процесс дээр нь хэрвээ нэгэнт алдсан итгэлийг хоёр тал хоорондоо энэ гэр бүлээ авч үлдъя. Цаашаа тодорхой хэмжээнд алхам хийя гэж байгаа тохиолдолд энэ чинь нэг өөр. Гэтэл үнэхээр би итгэж чадахгүй байна гэдэг тохиолдолд тухайн гэр бүл цаашаа байх уугүй юу гэдэг асуудлыг учруулах нэлээд том зүйл. Тэгэхээр итгэлцлийг бэхжүүлэх гол юм нь юу юм бэ гэхээр та амлалт өгдөг бол биелүүлэх л ёстой. Биелүүлж чадах амлалтаа өгдөг байх хэрэгтэй. Жишээ нь амлалтын өдөр хүүхдүүдтэйгээ хамт тоглоно, хамт аваад парк явнаа, эсвэл кино үзнэ гэж хэлсэн бол тэрийгэ биелүүлдэг байх хэрэгтэй. Би чамаас юм нуухгүй. Заавал ярилцнаа гэдэг амлалтаа эхлээд өгсөн бол араас нь биелүүлж иж нөгөө хүнээсээ итгийг бас асуух шаардах хэрэг нь үүсчихэж байгаа. Тэрнээс нэг итгэл алдсан үед бол бас эвгүй шүү. Тэгэхээр итгэлийг айлуулах алдахгүй өөрийнхөө биелүүлж чадах амлалтуудаа өгч явах хэрэгтэй гэсэн үг юм байна. Дараагийнх нь юу гэж байгаа вэ? Хүндлэл. За энэ нь бол хүүхдүүд нь аав ээжигээ хүндэлдэг, аав ээж нь хүүхдүүдээ хүндэлдэг, эхнэр нөхөр хоёр нэгнийгээ хүндэлдэг асуудлыг ярьж байгаа юм. За хүндлэл гэдэг сэдв хүн болгонд өөр ойлгогддог. Одоо нөгөө эхнэрийнх нь хувьд жишээ нь хүндлэн гэдэг нь ингээд тухайн хүний үзэл бодлыг сонсоод эвтэн зөөлөн намуухан гайсаар ярилцаад хамтдаа шийдвэрээ гаргаж байгаа нь хүндлэгдсэн мэдрэмжийг төрүүлж байгаа. Гэтэл нөгөө хүнд нь хүндлэл гэдэг нь эргэтэн бүх юм нь жин тан цэвэрхэн бүх асуудлыг нь эхнэр нь зохицуулсан байх хэвээр. Эсвэл нөгөө хоол цайг нь хийж зөөх хэвээр ч гэдэг юм уу. Тийм зүйлээр хүндлэл үүсгэхэд эхнэр нь яг тэрийг нь одоо нөгөө буцаад чаардаад эхэлдэг. Эхнэрийнх нь хүндэлж байгаа гэдэг үйлдэлүүд нь өөр байдаг. Тийм. Тэгэхээр хүндлэлийг хоорондоо ярих хэрэгтэй. Чи ямар үед хүндлэлийг хамгийн сайн мэдэрдэг юм? Миний хувьд өөрийгөө ийм үйлдэл гаргаад чамд ингэж хандж байгаа нь хүндэлж байгаа гэж боддог. Энэ нь чамд ямар санагддаг юм? Чи надаас юу хүсэж байгаа юм? Тэрийг нь эхлээд хэдүүлээ ярилцсан. Тэрнээс биш хоёр тал нэгнээсээ зүгээр асуугаа шаардаад тэр болгоныг нь бас биелүүлээд явах алба байхгүй шүү дээ. Энэ чинь яриад бас өөр зөрчилдөх гэдэг шүү дээ. Энэ миний хүндлэл, энэ миний хүндлэл. Тэгэхээр бас хоорондоо гэхдээ ярихгүйгээр энэ дээр нэг голынхаа одоо
цэг дээр очино гэх боломж байхгүй. Хоёр талаасаа ярьж ийж нэгнийхээ энэ хүнд ийм юм төрөөд байгаа юм байна. Энэ хүн ингэж боддөг юм байна. Миний энэ үйлдэл чинь ийм байсан. Надад ингэж санагдчихсэн. Гэхдээ энэ хүн өөрөөр ойлгодог юм байна. Тэгвэл бид хамтдаа энэ харилцаагаа яаж илүү бэхжүүлэх вэ гэдэг дээрээ илүү шийдвэр гаргана гэсэн. Тэр хүний хүндлэлийг хүлээн зөвшөөрөх юм шүү дээ. Хүлээн зөвшөөрөх. Шаардлагатай тохиолдолд хоёр талаас буулт хийх. Яг тэр хоёр гэдэг чинь хүлээн зөвшөөрнө гэдэг. Хүндлэл. За дараагийн гол сэдэв маань бол нээлттэй харилцаа. За нээлттэй харилцаа гэдэг нь маш сайн ярилцдаг байхыг, сонсдог байхыг, ойлгохыг хүсдэг байхыг хэлж байгаа. Хүндлэлийн зөв. Ер нь энэ бүх зүйл нийлээл угаасаа бидний яг гэр бүлийн эерэг харилцаа гэдэг дээр очиж байгаа. За нээлттэй харилцаа юу юм бэ гэхээр би ийм мэдрэмж одоо нэг гэр бүлийн гишүүдэд тусдаа л нэг мэдрэмж өдөр болгон хэдэн арван мэдрэмж төрж байгаа, хэдэн зуун бодол төрөө явж байгаа тий. Тэрийг нөгөө хүндээ илэрхийлэхдээ айдасгүй. Нөгөө би ингэж хэллээ гэх тэр хүн ууралчих үедээ гэдэг айдасгүйгээд тодорхой хэмжээнд илэрхийлж итгэж чаддаг байдлыг хэлж байгаа байхгүй. Энэ нь өөрөө буцаад нөгөө итгэлцэл хүндлэл маань байгаа тохиолдолд бас яригдах нь шүү дээ тий. Тэгээд сонсдог. Зүгээр ингээд нөгөө хүн хилээд тахад сонсож гинөө гэд чимээгүй суугаад ивэл тэр хүнд яг ойлгож байгаа юм шиг санагдах болов тий. Маш чин сэтгэлээсээ сонсдог. За магадгүй сонсож байхад ч хүртэл өөрийгөө өмөрмөр санагданаа. Ингээ үгүй би тэгдэггүй би ингэдэг гэл нөгөө яриаг нь таслаад орж ирмээр санагданаа. Тэр үедээ хүртэл өөрийгөө би чимээгүй 3 минут, чимээгүй 5 минут чин сэтгэлээсээ сонсчий. Дараа нь би өөрөө юу бодсноо энэ үнд буцаа хэлнэ тий. Гэхдээ одоо яриаг нь таслахгүйгээр энэ үнийг сонсчоо. Нөхрийгөө сонсчий, эхнэрийгээ сонсчий, хүүхдүүдийнхээ үзэл бодлыг нэг мэдээд авчиг гэд чин сэтгэлээсээ сонсоод тэгээ сонсож ирсэн үгийн хүмжлээд эхлүүл болохгүй тий. Сонсож жоод давхар өөрийнхөө төрж байгаа мэдрэмжийг хэлнэ. Чиний энэ талаар ингэж сонслоо надад ингэж санагдлаа. Нөгөө хүндлэлтэй харилцаараа ерөөдөө шууд буцаах шүү дээ. Тэгэхээр нээлттэй эерэг харилцаатай гэр бүл гэдэг бол дийлэнхтэй л өдөр тутамдаа хинд нь одоо ямар зүйл басан, өнөөдөр ямар мэдрэмж байгаа гэдгээ ярилцдаг гэсэн. Жишээ нь чи өнөөдөр би хэрхэн өнгөрүүлв, ажил дээр нь юу болов, чамд ямар санагдав гэ хоорондоо ярьдаг. Нэг нь ярьж агаад нөгөө нь чин сэтгэлээсээ сонсож байгаа шүү дээ. За дараа нь буцаад асуудаг. Чи юу гэж өнгөрүүлв, чамд өнөөдөр ямар санагдав, хоёулангийн маргаашийн төлөвлөгөө юу байна, амралтын өдрийн төлөвлөгөө юу байна. Иймэрхүү байдлаар заавал ярилцдаг. Хүүхдүүдээсээ хүртэл жишээ нь эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцах гэхээр маш хатуу цөөн асуултаар хаалттай ярилцах гэж үздэг. Гэтэл бид нар тийм асуулт өөрөө тэр хүнийг маш юм дэлгэрэнгүй хариулт өгөх боломжтой байх хэрэгтэй. Хүүхдүүдээсээ сургууль цэцэрлэгийн насны хүүхэдтэй бол цэцэрлэгээс нь тараад ирэхэд өнөөдөр миний хүүхдэд ямар санагдав, юу сурав, анги дээр нь юу болсон, тэгээ тэр нь чамд ямар санагдсан, энэ асуудал нь тэгээ яаж шийдэгдсэн гэх ингээл хүүхдүүдээс маш дэлгэнгүй мэдээлэл авч авах нь өөрөө өдөр тутмын урт хугацаанд энэ өөрөө гэр бүлийн эерэг харилцааг бүрдүүлэх хамгийн чухал алхам байна. Миний мэдээллийг бас аваагүй байгаад байдаг тийм ээ. Энэ зөвлөд өгөх хүн байдаг. Тийм учраас энэ подкастыг сонсдог юм учраас зөвлөгөө өгөх газар байгаад байна л гэдэг юм. Тухайн гэр бүлийн гишүүд ч эхнэр нөхөр за хамтран амьдрагчид ч юм уу тэ найз охин найз залуу тусдаа өөрийнхөө өссөн байгаа. Аав ээжийнх нь тэр багаас нь өсгсөн хүмүүжил нь өөр байгаа. Амьдэрсэн орчин нь өөр байгаа. Магадгүй эзэмсэн боловсрол найз өхтийнх нь хүрээлэл өөр байгаа. Гэтэл нөгөө хоёр хүн маань хамтдаа нэг гэр бүлийг цогцлооно гэж хоёр талаас нийлсэн. Энэ тохиолдолд нэг нэгнийхээ маш сайн ойлгоод ер нь бол өнгөрсөн амьдралынхаа загварыг одоогийнхаа амьдрал дээр ингээд тулгадаг биш. Хоёр талаасаа би ингэж өссөн, би ингэж өссөн. Гэхдээ хоёулангийн цаашдын амьдрал заавал тэрэн шиг байх албагүй, энэ шиг байх албагүй. Хэрвээ хоёр талынх нь хүрээлтнүүд үнэхээр авах тийм маш сайн эерэг дадалтай зүйл байвал тэрийг энэ харилцаанд оруулж ирж болно. Одоо манай аав ээж хоёр бол заавал нэг нэгээ сонсдог байсан ч юм уу те. Яаж муудалцсан гэсэн оройдоо заавал нэг эвлэрэх гэж үздэг байсан ч гэдэг юм уу. Энэ тэр сайн жишээ байвал тэрийг харилцаанд туршиж үзэж болно. Тэрнээс биш хоёрын харилцаа бол аав ээжийн харилцаа биш.
манай аав ингэдэг байсан, манай ээж ингэдэг байсан, манай ах ингэдэг, манай их ингэдэг гэд байвал энэ бол зүгээр эцэг эхтэй барьцаж байгаа хүүхдийн харилцаа шиг зүйл болно. Гэтэл насанд хүрсэн хүмүүс хоорондоо бид нэг гэр бүлийг цогцлооно гэд хоёр талаас харж байгаа бол хоёулаа л маш ухаантай, хариуцлагатай, хичээл зүтгэлтэй байх нь хэрэгтэй болчихж байгаа. За энэ дээр манай дараагийн хэсэг буюу дэмжлэг гэдэг хэсэг гарч ирж байна тийм. Гэр бүлийн харилцааны бас чухал хэсэг дэмжлэг. Баяртай, жаргалтай, амжилттай үед нь тэрийг нь хуваалцаж чаддаг байх. Гаргасан амжилтыг нь хүлээн зөвшөөрч дэмжиж чаддаг байх, үнэлдэг байх. Хүнд хэцүү цаг үе, сорилт бэрхшээлийн үед харин хажууд нь түшиг болоод дэмждэг байх. Энэ нөхцөлийг хэлж байгаа юм. Нэг нь сайн явлаа гэх энэ бол барьцах зүйл биш шүү дээ. Тэр хүний амжилт бол тэр гэр бүлийн амжилт. Тийм учраас хин нэг нь хүнд зүйл тулж байгаа бол тэр би яаж туслах вэ? Би яаж дэмжих вэ? Ингэж байгаа нь миний дэмжлэг гэдгээ өөрөө маш сайн ухамсарлана. Нөгөө нь ажил дээрээ ч юм уу, хувийн амьдрал дээрээ ч юм уу маш гоё тийм зүйлийг хийгээд байвал тэрийг нь бас зөвшөөрөн. Жишээ нь би фитнес хийя. Би гоё биетэй болмоор байна. Энэ нь хин нэгэн таалагдахаас илүү миний өөрөө өөртөө итгэлийн нэмэгдүүлж байна. Эрүүл мэндэд сайн гэл хэлэнгүүд нь хажуунаас нь нөгөө нь чийчтэй 3 хоног хийгээл болно доо гэвэл энэ гэр бүлд дэмжлэг байхгүй юм л гэсэн үг байна. Урам хугарч байна. Гэтэл энийг нь тийштэй эрүүл мэндийн байдал гэдэг чинь маш чухал. Хичээгээд үз. Яах вэ? Яаж туслах вэ? Хүүхдүүдээ хоёулаа яаж зохицуулах вэ? Чи яг өдрийн аль цагаар нь илүү ингэж ачааллаа одоо хуваалмаар байна. Би энд нь яаж туслах вэ? Иймэрхүү байдлаар ярилцвал харин бүр урам ороод те баярлаа талархмаар санагдана. Тэгэхээр энэ дэмжлэгийн харилцаа бол маш чухал. Тэгээд дэмжлэг гэдэг чинь заавал мөнгөөр ч юм уу нэг бэлэг сэлтээр явдаг зүйл биш. Энэ бол урмын үг байдаг. Нэг хэлж байгаа баярлаа гэсэн үг байдаг. Чи чадна гэсэн урам байдаг. За хариуцлага гэдэг нь эдийн засгийн хувьд ч санхүүгийн мөнгөний хувьд ч хариуцлагын байдал нь орж ирнэ. Хоёр хүн хоорондоо нэг нэгнтэйгээ харилцаж байгаа, хүүхдүүдтэйгээ харилцаж байгаа байдал нь ч гэсэн хариуцлага болно. Хүүхдүүд өвдөхөд хинэн имлэг рүү авч явдгийг, тэр ажлыг яаж хамтдаа ингэж давдгийг тий. Ялангуяа Монголын өвлчин чанга штэ. Хүүхдүүд нь ээлжлээл өвдчихдөг. Гэтэл тэр нөхцөл байдал дээр болохоор хоёр тал адилхан хариуцлага хүлээгээд нэг нь имлэг явсан бол нэг нь гэрт нь асархад ингэж туслая. За үнэхээр ажил нь завдахгүй байгаа бол цалин мөнгө одоо нөгөө мөнгөн байдлаар ингэж имлэгт нь туслая. За хоёр хүн хариуцлага гэхээр хүмүүс болохоор ингээл хоёр тал яг ижилхэн ажиллаад ижилхэн мөнгө олоод ижилхэн гэртээ зарцуулах юм шиг бас боддог. Гэтэл бидний амьдралын боломж хүн болгоо яг ижил цалинтай ижил ажлын карьертай байх боломж байхгүй шүү дээ. Энэ тохиолдолд хүртэл нэгнийгээ урам өгч яг ойлгодог байдлыг хэлээд байгаа юм. Үнэхээр нөгөө нь одоо жишээ нь асархан хөдөлмөр буюу гэртээ тэр орныхоо ажлыг хийгээд хүүхдээ асраад тэр хоорондоо маш олон ажлыг зохицуулаад байхад энэ нь үнэлэгдэхгүй байвал үнэхээр урам хугармаар санагдана. Энэ нь өөрөө хариуцлага дээр бүр маш чухлаар орж ирж байгаа санхүүгийн байдлыг нь бүр ингэж хэмнэж байгаа, дэмжиж байгаа байдал гэдгийг бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэрвээ тэр ажлыг өөр хүн яг цалин өгөөд ажилуулсан бол тусдаа нэг тоогооч авах, хүүхэд асрагч авах, гэрийн үйлчлэгч авах тий маш олон хүний ажил, маш их мөнгө гаргах ажлыг тэр хүн өөрийнхөө нөгөө нэг ажиллах боломжийг хойш тавиад энэ гэр бүлийн санхүүгийн төлөө, энэ гэр бүлийн ирээдүйн төлөө хийж байгаа гэдэг хүчин чармай хүнтэй нүртэл онцолж харж байгаа нь өөрөө маш чухал болж байгаа гэсэн. За гэр бүлийн эрэг харилцаагаа бэхжүүлмээр эхэлмээр санагдаад байгаа. Ямар нэгэн зүйлийг засаж эхэлмээр санагдаад байгаа. Гэхдээ хаанаас нь эхэлэхгүй байна гэдэг хүмүүс их байдаг. За энэ тохиолдолд юу гэж хэлдэг юм бэ гэхээр ерөөсөө л өөрийгөө ажигла. Өөрийгөө болон нөгөө хүмүүсээ сайн ажигла эхлээд. Та уурлахаараа яадгийг. Зарим хүн уурлахаараа бүр тэсгэл алдаж хэлий гэж бодоогүй муухай үг хэлдэг тийм. Тэгвэл юу таныг тэгтэн их бухимдуулаад байгаа юм. Тэрийг ярилцаж шийдэх боломжтой юм уу? Та өөр дээр ямар арга хэмжээ авах вэ? Тэр уурыг шууд нөгөө хүн рүү ингэж цацгаасаа өмнө та өөрийгөө яаж тайвшруулж болох юм? За магадгүй хосууд маргааны үед 10 минут завсарлаад 30 минут завсарлаад дараа нэг хоёр тал тайвшраад ярих нэг өөр байдаг. Гэтэл яг маргааны үед нэг нь хаалга саваа гардаг. Нөгөө нь нөгөө нэгэ уулсандаа бүр явчихж байгаа юм уу, орж ирэх юм уу гэдэгт нь бүр ингээл бухимдаад яахаа мэдгүй твдээд те.
тайвшрах боломж өгөхгүй байдал үүсгдэг тохиолдол ч байдаг. Энэ тохиолдолд бол та хоёр маргаанаа шийдвэрлэхдээ хүртэл хоёр талынхаа тайван байдлыг тэр хугацааг өгч явах хэрэгтэй гэсэн. 12 минутын дараа ярих гэдэг юм уу та. Эсвэл зүгээр чимээг болго хоёр талд өөрийгөө тайвшруул. Тэгж яагаад буцаад нэг тайван санагдсан үедээ ханаа ярилцаад үзэх үү? Хоёлаа сая яг юу болов? Хоёлаа ахаад нэг тайвнаар ярилцаад үзье гэд ярахад үгүй гэд ах нь бас юу л байх болтоо л гэж хэлмээр санагддаг юм. Тэгэхээр эрэг харилцаа гэдэг бол их том одоо гэр бүлийн том хүчин зүйл байгаа тийм. Эрэг харилцаа гэд байгаа нь бид нар төгс байдлыг хэлээгүй. Эрэг харилцаатай байсан ч маргаан гарнаа. Эрүүл урал 2 битгэл 3 4 5 хүн амьдарч байгаа хүн болгоны үзэл бодол таарахгүй үе гарнаа. Бусад нөгөө нэг бидний хүчрхийлтэй харилцаанаас юугаар ялгаатай юм бэ гэхээр тэр маргааныг гарах үед ямар нэгэн байдлаар үгэн эсвэл биеийн хүчрхийлэлээр шийдэхгүй л гэдгээр илүү онцлог. Тэрийг аль болох тэр гэр бүлийн гишүүдэд таарсан нэг шийдэл олох гэж, нэг зөвшөлдсөн шийдэл олох гэж өөндөө хичээж байгаа гэдэг нь өөрөө чухал. Тэрнээс биш хүч хэрглэж ивэл энэ эрэг харилцаа байхгүй. Энэ харилцаануудын заримыг нь ашигладаг гэтэл уур хүрхээрээ хүч хэргэлдэг гэвэл тэр ягаад ч эрэг харилцаа биш хүчрхийлтэй харилцаа болж хуурж байгаа л гэсэн үг л дээ. Тэгээд ярилцах л чухал юм. Ярилцж бид нарт шийдэл олно. Хоёр тал ярилцж юу хийх ёстой гэдгийг мэдэнтэй. Тэгэхгүйгээр ярилцгүйгээр хоёр талд гомдоол яваад ивэл энэ нөгөө нэг харамсалтай шийдвэрт хүрэгдэг. Ямар та чинийг маань сонсож байгаа ах эгч нар, анд найзууд, дүүнэр маань хэлцэл хамгийн сайхан гэр бүлийн хамгийн сайхан харилцааг үүсгэхэд бол олон юм хайх бач та өөрөөсөө өөрчлөлтийг хэлсэн бодоод нэг дэвтэр хийлээсэн. Эхлээд үүд хадах нэгтгэх хүндлэх хүндлэл нээлттэй харилцаагаад цөөхөн хэдэн зарчмуудыг та дадлахад гэр бүлийн ийдэг харилцаа үүсгэнэ. Тэгээд хүндлэлт суурилсан харилцаа хэмээх энэ одоо подкастын бас одоо огтлцоогоо сэдв юм байна тааж байна. Тэгээд хүндлэлт суурилсан харилцааг бий болгоё гэдэг энэ удаагийн дугаарын маань зочноор сэтгэл зүйч Дүлгэн оролцлоо. Тэгээд уулзлаад одоо олон хүн танаас гэр бүлийн талаар зөвлөгөө авах олон гэр бүлийг яаж явуулах гэж хэлсэн юм байна. Баярлалаа. За баярлалаа.